Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За үндэсний дээдлигийн шинэ үйлрэл эхлэхэд цөөн үед оног үлдсэн байна. За бид та бүхэнд өдөр бүр багуудын бүрэлдэхүүн мэдээллийг хүргэсээр байгаа. За ингээд өнөөдрийн дугаартаа бид бүхэн эмэгтэй дээдлигийн 10 багийг онцлог өргөх болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Даснаас Жөөр Ямбанк, мөн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр хамтаа дөрвөлж ялах нь United Group ажиллаж байна. За одоогийн хувьд бол үндэсний дээдлийг хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа багуудын нэг. Сүүлийн жилүүдэд ялангуяа тогтмол аваргын хүртэлтэй таамаглалд нэр дэвшигдэх болсон энэ багийн талаар өнгөрсөн үйлрэл яасан бэ? Энэ үйлрэлд ямар хуу солилцоо нэмэ хийсэн бэ гэдгийг хамтаа харах болно. Эхлээд 10 тоогийн өнгөрсөн үйлрэлийн үзүүлэлтийг бид бүхэнд харагдж байна. Үйлрэлд нийт 15 тоглолт хийхэд 10 хожиж 5 удаа ялагдаж 3 дугаар харинд бичигдсэн юм баг байгаа. За тэгээд яг энэ 5 ялагдлыг задлаад харах юм бол Улаанбаатар Амазонсыг өнгөрсөн үйлрэл 3 удаас тоглолтод хожиж чадаагүй. Гурван ялагдал хүлээсэн. За мөн дээрээс нь Омны хөлгөөд багтаа 3 удаас тоглолтод 2 хожсон, 1 ялагдал хүлээсэн. За тэгвэл нөгөө нэг ялагдал нь бол AO Scorpions багт. Маш тийм санаанд оромгүй бас үйл явдал болж ялагдал хүлээсэн. Ер нь бол энэ хоёр багийн хооронд учраад арсан тоглолтуудад 10 дандаа илүүрхэд байсан бол тэгвэл өнгөрсөн үйлрэл Scorpions тэднийг хожиж чадсан байгаа. Ямар ч тач 3 дугаар байраар үйлрэлийг өнгөрүүлсэн бол хасагдах шахт буюу плей-оффын хувьд бас л өнгөрсөн жилийнхээ өрсөлдөгч Омны хөлгүүд багийн эсрэг тоглосон гэдгээр бас өнгөрсөн жил нь бас адилхан байсан. За гэвч харамсалтай нь өмнөх жил нь 5 тоглолт нийт сурал 7 тоглолтод 4-3 харьцаатайгаар шийдвэрлэх 7 дахь тоглолтыг гаргаж исэн бол энэ жил харамсалтай нь 4-1 харьцаатайгаар сурал дууснаар Омны хөлгүүд баг дараагийн шийдвэр рүү шалгарч 10 тоогийн маань их үйлрэлээ өндөрлүүлсэн байгаа. За тэгээ энэ зурлыг бас өнгөрсөн жил маш хүлээлттэй тий нөгөө зурлаа бодох юм бол харьцангуй өрсөлдөөнтэй олон тоглолт гарсан бас өмнөх жил шигээ хүчтэй өрсөлдөө үзүүлэх болов гэж харж ирсэн боловч 10-ийн хувьд бас яаж тийм үзэгч фэнүүдийнхээ сэтгэл төрсэн тоглолтыг хараахан үзүүлж чадсангүй. За тэгээд хагас гişээлт нас плей-оффоо өндөрлүүлсэн байгаа. За гэхдээ эрт өндөрлүүлсэн ч гэсэн 10 дугаас онцлог тоглогчд бол маш олон байсан. Жишээлбэл Үнэр зай тунгалаг гэдэг ч юм уу те. Өнгөрсөн үйлрэлд шилдэг тоглолтуудаа үзүүлсэн эдгээр тоглогчдын хувьд энэ жил ч гэсэн 10 дугтайгаа хамт хүчин зүтгэхээр болсон байгаа. Үнэр заяагийн үзүүлэлтийг бид хүнд харуулж байна. 9.8 оноо 4.2 самраас бөмбөг авалт 3.3 43.1% дотлохоо гэх те. За Үнэр заяа бол тэгээд улирлын маргал бүх тоглолтод оролцсон мэдээж гарааны олбон тоглогчоор тоглосон. За улирал дууссан гэсэн түүний үед бас тийм завгүй одоо оф сизоныг өнгөрүүлж Монголын эмэгтэй шгшээ огт бас дуудагдаж Б дивизионы Азийн аврагт хүртэл тоглосон тийм энэ зон. За тэгээд шгшээгийн бүрэлдэхүүний бас хамгаалалтын тоглогчдын нэг болж инхүү бас туршлага сууж явж байгаа юм тоглогч хийж байна. Үнэр заяа бол бас аль дээр үеэс л бас шгшээгийн бүрэлдэхүүнд тоглож авсан залуу тоглогчдын нэгээс одоо бол илүү туршлагатай юм хамгаалалтын тоглогч болж байна гэж хэлж байна. Монголын үндэсний дээдлигийн бас хамгийн үзүүштэй Монгол тоглогчдын нэг бол яхаарахгүй Үнэр заяа тэмч учраас онцлоо. Тэгвэл 10 дугаас дахин нэгэн шидэгч онцлог тоглогч урч юмны тоглогч байгаа. Энэ бол тунгалагын хувьд бол өнгөрсөн үйлрэлд бүх одын тоглолтод оролцсон шидэлтүүд нь ялангуяа дээр чухал үед хийсэн довтлохоонууд бол маш сайн байсан учраас түүнийг онцолж байна. За 6.9 оног үйлрэл дундчилсан. За энэ үзүүлэлтүүдийг харж бол өнгөрсөн дугаард бас улирлын шилдэг 20 тоглогчтой бол тунгалагыг бас нэрлсэн байгаа шүү дээ. За тэр үзүүлэлт нь харагдаж байна. Тунгалаг бол бас энэ 10-ын гол тоглогчдын нэг байсан. За ялангуяа тэр 23-аас 24 оны үйлрэлд плей-оффт хөлгүүдийн эсрэг бас плей-оффын тоглолтуудад бас маш гайхалтай олон шийдэлтүүдийг хийж багтаа бас хожил авчих юм бол төлхөр шийдэлтүүдийг хийжсэн тоглогч гэдгээр нь үзэгчд маань сайн санаж байгаа. За тэгэлгүй яг уу гарцаа авахгүй хамгийн гол тоглогчдын нэг бол яг аргагүй тунгалаг. За энэ үйлрэл бас 10 дугаас хит хитэн тоглогчид багаа орхиж өөр баг руу шилжсэн байгаа. Эдгээр тоглогчдын одоо хамгийн том нэг юм бол Болор Эрдэнэ гэсэн нэрж болохоор Болор Эрдэнэ хувьд бол өнгөрсөн үйлрэлд 10 дугаарт нэгдсэн. Гэхдээ төдийлөн удаан хугацааг өнгөрүүлэлгүйгээр ийхүү өөр сэлгэсэн байна. Бусад тоглогч Чимэд доллароос байгаа. За тэгээд 10-ын бүрэлдэхүүн бол ер нь маш зузаан туршлагатай тоглогчдоор дүр ер нь маш зузаан бүрэлдэхүүн, хүчрхэг бүрэлдэхүүн байсан гэж хэлж болно. Тэгээд аврагын түвшинд л өрсөлдөөр ийм хүчтэй бүрэлдэхүүнтэй байсан бол
За энэ үйлрэл бас туршлагатай тоглогчтой явуулсан байгаа нь харагдаж байна. Жимэд толгоор уянга, за тэгээ солонго, мөнгө цул, халиун гэсэн тоглогчтой. За энэ дундаас бол мэдээж халиун бол бас залуу тоглогчдын тоонд орох байх. За түүний Итүгийн ревсүүд баг руу явсан байсан харагдсан. За тэгвэл болор эрдний үед Amazons руу явсан. За тэгээд тоглогчд бол бүр сэлгэсэн байгаа да. Бага харагдаж байна. Чимэд доллар болон солонго, болор эрдэнэ яг маш туршлагатай 3 тоглогч ямартай жинуудад буур сэлгэж арга тугийг орхисон ийм мэдээлэлтэй байна. Бидний хувьд бас багт ирсэн шин тоглогчдын талаар танилцуулахыг хүссэн боловч харамсалтай нь яг албан ёсоор бидэнд ирүүлсэн багийн мэдүүлэгт шин тоглогчид байгаагүй учраас бол одоогоор бол та бүхэнд зарлах харамсалтай боломж байна. Гэхдээ сод цэцгээс ахуулаад маш олон тоглогчдыг багтаа нэгтгэсэн мөн олон тоглогчдыг туршиж үзэж байгаа гэсэн ийм мэдээллийг бид бүхэнд өгсөн байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Даснаас ч нөөрийн банк мөнгө ерөнхий ивент тэтгэгчээр хамтаа төрүүлж ялах нь Unitel ажиллаж байна. Тун утгагүй эргээ олзъя. Эргүүлж одоо хоёртой өн үзэгчтэй бид бүхэн 10 дугийн өнгөрсөн үйлрэлт хийсэн солилцоо 8 дасгалжуулагчдын мэдээллийг хүлээж авч үзэж байгаа. Мөн нэвтрүүлгийн төгсгөлд өнгөрсөн үйлрлийн шилдэг 20 эмэгтэй тоглогчийн мэдээллийг та бүхэн үргэн одоо харин дасгалжуулагч 10 дугийн хувьд бол энэ жил сольж байгаа. Тэмч учраас ялангуяа одоо гадаад дасгалжуулагчийг авчирж байгаа гэдэг утгаараа бас үзэгчдийн маань анхаарлыг татах болов уу гэж бодож байна. Серб Босны гаралтай дасгалжуулагчийг үндэсний дээдлэгт бид бүхэн харахаар болсон Аднан Надаревич гэж дасгалжуулагч байгаа. За энэ дасгалжуулагчийн хувьд бол Саудын Арабын лигт ажиллаж байсан, Италийн лигт мөн ажиллаж байсан. За 2018 оноос хойш манай урт төрш бүгд 8 дахь хятад ард улсад одоо дасгалжуулагчийн хөгжил хариуцсан залуу тоглогчдын бас ийм залуу тоглогчд дээр ажиллаж байгаа. Ийм эрхэм Монголын үндэсний дээдлэгт ирэхээр болсон. Одоо багийнхантайгаа хамт бэлтгэлээ хийж байна. За өнгөрсөн жил үйлрэл бол Баяр Хот суулжуулагч 10 тийг үлдэж байсан тий. Тэгээд ер нь бол үйлрэлд нэлээд хүлээлттэй байсан. Плей-офф дээр ч гэсэн хүлээлттэй байсан баг. Тэгээд үйлрэлийн төгсгөл рүү ажиллаа бас хүлээлгээд өгсөн байх шүү тий. Үйлрэл дуусны араас бүтэн дуудлаггүй бас Баяр Хот суулжуулагч ажиллаа өгсөн. За тэгээд болмаар бидний шинэ үйлрэлд бас гадаад мэрэгчлэлтэнтэй ийхүү ажиллахаар болж байгаа юм байна. За энэ дасгалжуулагчийн хувьд бол залуу тоглогчтой маш их ажил сурсан. Мөн дасгалжуулагчдын хөгжил хариуцсан гэхээр маш олон талт ийм дасгалжуулагч байгаа учраас одоо Франк Гарсиа дасгалжуулагчийн эсрэг ч юм уу те өндөр сайн өрсөлдөөнийг үзүүлэх боломжтой гэж харж байна. Дээрээс нь хэлсэн маш олон тоглогчдыг бас багтаа нэгтгэж байгаа. 2-3 легионер тамирчдыг авчираад туршиж үзэж байгаа юм байлээ. Хэрвээ одоо багт нь болж үтэх юм бол эдгээр тамирчтай гэрээ хийгээд үйлрлийг эхлүүлнэ гэсэн ийм мэдээлэлтэй байсан. Тэгвэл яг одоо хамтдаа 10 дугийн гарааны бүрэлдэхүүн ямар байж болох вэ гэдгийг хамтдаа харцгаая. За 10 багийн хувьд бол маш олон тоглогчид явсан. За буцаагаад бас яг авчирсан тоглогчтой зарлаагүй байгаа учраас бид бүхэн сэлгээний бүрэлдэхүүнийг маш нэмгэнээр ийхүү гаргаж ирлээ. Харин гарааны бүрэлдэхүүн бол урдын адилаар бас хүчтэй бүрэлдэхүүн харагдж байна. Өнөр заяа, сэргэлэн, тунгалаг, хулан, номин гэсэн 5 тоглогчийг ямартай жинуудаа гарааны бүрэлдэхүүнээр нэрлсэн. Үйлрэл эхлэхэд сэлгээний тоглогчд бол бусад тоглогчид ер нь нэмэгдээд маш зузаан бүрэлдэхүүнийг ер нь гаргаж ирнэ гэсэн зүйлийг бол бас арт багийн ойрын хүрээлэн хүнээс бол сонссон. За тэгээ бүрэлдэхүүнийг яг боломжит гарааны бүрэлдэхүүнийг харахад бол хулан сэргэлэн гэж залуу тоглогчдын гараа нь бас орж ирсэн харагдаж байна. Өмнөх үйлрэлүүд бол дандаа сэлгээнээс тоглолтод оролцож байсан тоглогчид. За дээрээс нь номингийн хувьд бас эргээд арга тугтайгаа нэгдсэн байна те. За AO Scorpions багийн бүрэлдэхүүнд үйлрлийн дундуур бас тоглоод ирсэн тоглогчид багийн бүрэлдэхүүн дээр нэгдсэн. За тэгээд үзэгчдэд дахиад сануулхад бол энэ бүрэлдэхүүн бол яг бид өөрчлөгдөн бидэнд яг хамгийн сүүлд ирсэн багийн мэдүүлэгт багтсан тоглогчдоор ийхүү та бүхэнд мэдээллийг хүргэж байгаа шүү гэдгийг бас дахин сануулж хэлмээр байна. За арт багийн гараа юм байна, дасгалжуулагч тийм байна, ирсэн тоглогч, явсан тоглогчийн мэдээллийг хамтаа үзсэн бол яг одоо PSN-ээс жил бүр гаргадаг улирлын шилдэг 20 тоглогчийн жагсаалтыг харцгаа. Энэ бол эмэгтэй тоглогчдын жагсаалт. Бид бүхэн эрэгтэй багуудын дугаарууд дээрээ бүх 50 тоглогчийг зарлаж дууссан байгаа. 12 дугаар Чимэд доллар орсон байна. 10 дугийн тоглогч Чимэд доллар өнгөрсөн үйлрэл 13 тоглолтод оролцсон 9.2 оноо дунжилсан байна. За 4.2 самбар 2.8 тасалт гээд за тунжиг тоглолтыг Чимэд долларын хувьд үзүүлсэн. За өнгөрсөн 23-аас 24 оны үйлрэлд бол 13 дугаар байрт бичигдэж байсан юм тоглогч байна. За Чимэд долларын хувьд тэгээд бас Сэлцоо 8-ны цонхоор яваад бас өөр огт нэгцээ. За тэгвэл Амар Колмон 11 дугаар байранд бичигдсэн байна. Нийт 7 тоглолтод оролцсон үйлрлийн
14.3 оноо 2.3 дамжуулалт. За 4.1 самбар. За тасалт мөн 1.7 тий бас өндөр байна. 45.6% тоглохооны дундчилсан. За 10 дугаар байр Индра 12 тоглолтын за үлрэл 3 тоглолтыг үнэлсэн юм байна. Гэхдээ дундч оноо болтон маш дээгүүр 17.5 оноо дундчилсан. За 1.7 дамжуулалт, 2.5 самбар, 1.3 бөмбөг таслалт. За тэгээд тоглохооны өвн 36% тай. За өнгөрсөн 23-аас 24 оны үлрэлд 12 дугаар байраас за ингээд 24-өөс 25 оны үлрэлд бол 2 байр гэсэн сая харагдаад өнгөрлөө Индрагийн. За ингээд хамтдаа шилдэг эмэгтэй 20 тоглогчийн 12-оос 10 дугаар байрын жигсаалтыг хүлээн авч үзлээ. 10 дугийн мэдээлэлтэй товчон ч гэсэн танилцсан болов гэж бодож байна. Дараагийнхаа дугаараар буюу эмэгтэй дараагийнхан багаар эргээд уулзцаа. Түр баяртай.